Жижиглэнгийн худалдаа програм дээр дэлгүүр үүсгэх. Норматив олгооны мэдээлэл хэсэгт дэлгүүр гэсэн дэд бүлэг байгаа. Дэлгүүр үүсгэхээс өмнө маркетинг засанд нэмэлт цэцрүү орвол үнийн төрлүүд үн тогтоох гэсэн хоёр талбарыг тохируулж өгсөн байх шаардлагатай. Эндээс норматив олгооны хэсэг рүү ороод дэлгүүр гэдэг дэд бүлэг дээр дарна. Create буюу үүсгэх товчийг дарснаар дэлгүүр үүсгэх талбар руу шилжинэ. Нэр талбарт тухайн дэлгүүрийн нэрийг бичнэ. Нэгдсэн програм дээр дэлгүүр нь нэг болон хэд хэд агуулгаар нь ангилж өгөх боломжтой. Хэрвээ хэд хэд агуулгыг сонгож өгсөн тохиолдолд хүлээ агуулгах, борлуулалт хийх агуулгыг сонгож өгөх хэрэгтэй. Борлуулалт хийх байгууллага сонгож өгнө. Энэ талбарын талаар дэлгүүрийн ордерын систем бичлэгэн дээрээс илүү дэлгэрэнгүй үзэх боломжтой. Дэлгүүрийн формат нь дэлгүүрийн төрлөө дээр жагсаалт үүсгээд ашигладаг. Энэ ижил сэтгүүр нь маркетингийн түвшинд нэгдэх боломжийг олгодог. Үн тогтоох дүрмийг маркетинг засны нэмэлтсэнд үн тогтоох зэсээр сонгож өгөх боломжтой. Эндээс жижиглэнгийн үн гэдгийг сонгоё. Энэ чигтээ чаталснаар мөнгөн хөрөнгийг төв офс руу шилжүүлэх боломжтой болно. Борлуулалтын үнийн доод төрөл нь маркетинг засны нэмэлтсэнд үн тогтоох зэстэй холбогддог байгаа. Эндээс жижиглэнгийн үн гэдгийг сонгож өгье. Хөнгөлтөөс асах бараа материал хэрвээ байдаг бол энэ талбарт бичиж өгнө. Чекийн дүнг худалдаа авагчид ашигтаар бичлэх журмыг өөрийн хэрэгцээнд тохируулж сонгож өгнө. Энэ талбар дэлгүүрийн мэдээллээ лавлах хэлбэрээр хадгалах боломжтой. Энэ талбар дэлгүүрийн мэдээллээ шалгаад үүсгэх товчийг дарснаар шинээр дэлгүүр үүслэе.